За сайн байна уу? За өнөөдөр $200-ыг $100,000 болгох арга. За энийг ойлгосон. Тэгээд миний хувьд ч гэсэн маш их баяртай байна. Энэ бодтой юм байна. Үнэн бодтой ч бил. Энэ ямар ч хүсэл мөрөөдөл биш. Ямар ч ажилд хүрлгүй, мэдлэг боловсруулахгүй, зүгээр гэртэн байж байгаа гэр бүлийн ижигтэй ч гэсэн 20 хүржгээ оюутан сурагч байсан ч гэсэн 60 хүрсэн настай хүн ч гэсэн ялгаа байхгүй. Ерөөсө ямар ч хүн $200-ыг $100,000 болгоно. За энэ болвол яг л одоо юу юм шиг. Маажик, илэв шиг иймж. Энийг болтой зэрэг урд нь мэддэггүй байсан байна. Мэддэггүй өнөөдөр хүртэл чаг алдсан да харамсч. Гэсэн чсэн одоо хожигдоогүй байна. За энэ яраагийн эхлэхээс өмнө за та бүхэнд дуулгах юм баяртай мэд байгаа юм. За энэ юу вэ гэвэл бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг ном бичсэн. Тэгээд хөвлөлтөнд өгчсөн байж байгаа. Одоо 12 сарын дундуур номын дэлгүүрт тавигдаж эхэлнэ. За миний яраагийг хэдэн жил сонслоо. 200 гаруй удаа хэдэн зуун шилдэг номуудыг ярьж тайлбарласан. Тэгсэн мөртлөө шилдэг номын өөрийнх нь бичсэн номыг хэн ч олж уншаагүй. Тэгэхээр энэ болвол та бүхэнд барьж байгаа surprise. Тэгээд бас энэ ирэх гэж байгаа шинэ жилийн бэлэг юм байна. За энэ ном бас маш чухал. Хүн болгоны амьдрал хэрэгтэй. Энэ бэлгийн энерги гэдэг болвол биш. Хамгийн хүчтэй энерги. За энэ энергийг болвол 10 хэдтэй хүүхдээс. За ерөнхийдөө 11 2 хүрсэн хүүхдүүдээс өгсгөлээд буруу жилд тэрхээ их зарчуулж байгаа. Ингээд нас өндөр болтлоо. Тэгэхээр энэ энерги яаж оюуны энерги болгож хувирахгүй. Тэгснээр бид нар маш их бүтээлж, маш их үр дүнтэй ажиллана. За энэ бол эрэгтэй эмэгтэй ялгаа баг. За энэ арга техникийг бичсэн номлолтой жишээ энэ бэлгийн энерги, оюуны энерги болох гэдэг ном юм байгаа юм. Тэгээ энийг бол миний хувьд олон жилийн турш судалж агаад сүүлийн 6 сар тас сууж агаад ингээд ном болго гаргахад ирсэн байж байгаа. За тэгэхээр энэ ном худалдаанд гарахтай зэрэг та бүгдийг аваасаа гэж одоо хүсэж байна. За тэгвэл саяынхаа яранд буцаад оръё. $200-ыг яаж $100,000 болгохгүй гэж. За ийм арга байсан байна. За энэ болвол энэ Японы төрж саас 1900 он ард түмэндээ олгож байгаа юм боломж юм байгаа юм. Хайр халамж. За энэ дээр би энэ зургийг оруулж. За яаж одоо энэ $200-ыг $100,000 болгохгүй гэж. За энэ дээр болвол энэ харагдаж байна. $200-ыг сар болгон хурамтлуулах юм байгаа юм. Ингээд яг 20 жил болохтой зэрэг $104,185 болж байгаа юм. 45 наснаас сар болгон $200-ыг хурамтлал үүсгэж явах. За ийм тоочоо. Ингээд 65 нас хүрэхтэй зэрэг тэтгэврийн нас болно. Тэгэхээр энэ тэтгэврийн нас хүртэл 20 жилийн хугацаанд энэ мөнгө болвол аривжаад $104,185 болж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол $100,000 болж байгаа. Тэгээд энийхэн 65 наснаас эхлээд 85 нас хүртэл 20 жил. За энэ хурамтлалаас тэтгэвэр аваад явах юм байгаа юм. Тэгэхээр сард хэдий долларын тэтгэвэр ноогч нөхтэй зэрэг $1,019. Өөрөөр хэлэх юм бол $1,000 тэтгэврийн мөнгө боож ирэх нь шүү дээ. За $1,000 гэдэг болвол өнөөдрийн ханшаар 3,400,000 мянган Монгол төгрөг болж байгаа. За энэ болвол одоогийн Улаанбаатарт ажил хийж байгаа хүмүүсийн дундад чалангаас бараг 2 дахин их байна. За ийм их хэмжээний тэтгэврийн мөнгийг 85 хүртэл авах болцоотой байх нь шүү дээ. Тэгэхээр энийг яаж тоогчсон бэ гэдэг зэрэг сар болгон $200 хадгалуулна. Энүүгээрэн болтой зэрэг индексийн нэгсэн сангаас хувьчаа хөдлөж авна. За энэ юу вэ гэдэг зэрэг дээр удаагийн яраан дээр хэлж өнгөрсөн ASP 500 гэдэг Америкийн 500 шилдэг компани багц хувьчаагийг хөдлөж авах юм байна. За энийг бол 7% дундаж өсөлттэй гэж өгөөчтэй гэж ингэж тооцоолсон байна. Магадгүй нь 10% өгөөчтэй байж магадгүй. Бас 7 биш 5% өгөөчтэй ч болж шүү. Бас магадгүй. Тэгэхээр ердөө думдыг баримтлаад 7% ашиг гарна гэж бодохтол 20 жилийн дараа $100,000 болж байгаа.
Тэгэхээр 100 мянган доллар гэдэг чинь тийм зүүднээ мөнгө биш юм байна. Сар болгон 200 доллар хадгалах чадвартай хүн байхад л болно гэсэн үг. За хэрвээ вэ шүү дээ. 200 доллар хүртэл байхгүй 100 доллар байна гэж бодсон ч гэсэн яах вэ? Ялгаа байхгүй. 100 мянга биш ээ гэд 50 мянган доллартай болох нь байна шүү дээ. 65 наснаас авах тэтгэвэр нь 100 мянгахаараа тал биш ээ гэд 400 долларын тэтгэвэр авах болчиход байгаа юм. Хувьчаа хөдөлдөж авч явах учраас хөрөнгө оруулалт нь багасах юм бол ноогдлоо шиг бас багасах учраас сар болгон 100 доллар хөрөнгө оруулалт хийсэн ч гэсэн хурамтлалт хийсэн ч гэсэн 65 наснаас 400 долларын тэтгэвэр авах болчиход сар болгон. Хэрвээ вэ шүү дээ. Арай ахиухан шиг мөнгөтэй гэх юм бол яг энэхэн дахин тоогоор бодож болно. 200 биш 400 гэх юм болвол тэтгэвэр гарсныхаа дараа 1000 биш 2500 долларын тэтгэвэр авах болчиход байх юм байна шүү дээ. За энэ болвол дөнгөж сая ярьж өнгөрсөн ниса гэдэг ойлголтоос арай өөр юм байгаа юм. За бид нар бол сая ярьж өнгөрсөн байгаа. Хөрөнгө оруулалт хийх арга гэж ниса гэдэг. Энэ болвол Японд байдаг татвараас чөлөөлөгдсөн тэгээд төр засгийн оролцоотой тийм учраас сан бол найдвартай энүүгээрэн индексийн нэгдсэн сангаас мөнгө хурамтлуулаад хувьчаа хөдөлтөж аваад явах юм болвол насаараа идэд тусахгүй их хөрөнгөтэй болно гэж. За ядуу болоод баян хүмүүсийн ялгаа нь одоо энэ дэр байдгаа гэж. Баян хүмүүсүүд нь одоо хувьчаа хөдөлтөж аваад хөрөнгө цуглуулдаг. Хичнээн их мөнгөтэй баян пус компаниуд захирал байсан ч гэсэн хувьчаа хөдөлтөж авч хөрөнгө оруулалт хийхгүй юм болвол ялгаа байхгүй аль нэг өдөр модон жирнэ. Ядуур гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн ярих нь юу вэ гэдэг жирэг. Энэнтэйг ойрлцоо систем юм байна. Гэсэн ч гэсэн энэ ниса биш. Арга нь бол адилхан. Сар болгон хурамтлал үүсгэн. Тэгээд тэрүүгээр мөлтэй жирэг хувьчаа хөдөлж авна. Тэгээд дараа нь тодорхой насан турштай жирэг тэрийг хэрэглэнэ гэж. За энэ нь бол IDECO гэсэн нэртэй. IDECO гэдэг нь юу гэх юм бол Individual Type Defend Contribution Pension Plan гэдэг ийм нэртэй. За энэ үгийн товчлол нь болтой жирэг IDECO гэж юм. Хувь хүнээ тодорхойлогдсон шимтгэлийн тэтгэврийн төлөвлөгөө гэсэн ийм байгаа орчуулах юм бол өөрөөр хэлэх юм бол хувь хүн оролцдог мөнгөний хурамтлал үүсгэхэд тэгээд тэтгэврийн нас боллоор эндээсээ болтой жир төлөвлөгөөтэйгээр аваад зарчуулдаг гэсэн. За ийм ойлголт. Тэгэхээр энэ саяын нисагаас юугаараа ялгаатай вэ гэдэг жирэг энэ болвол дуртай үед мөнгө буулгаж авч болохгүй. За ганцхан ийм онцлогтой. Хэзээ буулгаж авах хэрэгтэй жирэг 60 нас хүрчээ сая энэ мөнгийг хэрэглэж болно. За энэ юуг хэлж ийн вэ? Энэ амьдралын баталгаа байхгүй юу? Хичнээн их мөнгө жасаар гачгсан ч гэсэн 40 таа юм уу 50 таа юм уу нөгөө мөнгөөс жараа эхэлдэг ч юм уу буулга авчихдаг ч юм уу. За тийм юм бол байхгүй. Мөргөөцөгдөд гуйсан ч гэсэн тэр мөнгө ч өгөхгүй 60 наснаас заавал тэрийг авах хэрэгтэй. За энэ болвол энэ иргэдэд хамгаалсан одоо юм маш гайхамшигтай бодлого юм байна. За сая болвол 45 наснаас 65 хүртэл гэж одоо тоочлоо шүү дээ. Тэгэхээр энэ хэдий эрт бол төдийсэн. 20 наснаас эхлэх юм бол 60 нас хүртэл 65 нас хүртэл 40 жил юм уу 45 жил хурамтлал үүсгэж байгаа байхгүй юу. Тэгэх юм бол энэ хэрэглээд дуусахгүй. 65 наснаас хойш одоо үнэхүү одоо баян тансаг эрхчлөөтэй амьдралыг бол хийж болно. Тийм учраас энийг болвол гадаадд гарч одоо манай монголчууд хүүхэд залуу сурж байгаа шүү дээ. Гэм болвол их сургууль байсан ч ялгаа байхгүй 20 наснаас тэр байгаа улс орнодоо энэ тодорхойлогдсон шимтгэлийн тэтгэврийн төлөвлөгөөнд хамрах болчиход. Энэ нь болтой зэрэг Япон хувилбар юм байна. За энэтэй адилхан хувилбарууд нь тухайн улс орн болгонд байж байгаа. Хамгийн сайн болтой зэрэг бас юу гэхтэй зэрэг 65 нас хүртэл. Өнөөдөр 60 хүрсэн ч гэсэн оройтойгоо 5 жил хийсэн ч гэсэн хашиг хүртэх болчоод. Тэгээ бас сайн тал нь юу гэхтэй зэрэг заавал одоо догтсон ажилтай, догтсон орлоготой хүн биш. Хинч байсан. Ажилгүй хүн байсан ч хэрвээ $200 орлоготой юм болвол тэрийг нь төлөөд яваад байх юм болвол за энэ төлөвлөгөөнд хамрах болчиход юм байна. За яагаад одоо заавал энэ төлөвлөгөөнд хамрах хэрэгтэй вэ гэдэг хэрэг. Манай Монголд болвол энэ тэтгэврийн мөнгө асар бага. За энийг бид нар бүгд мэдж байгаа. Хот суран газар байж байгаа настай хүмүүсүүд болвол ер нь амьдрал таарах хүн байж байгаа. Одоо сүүлийн энэ 30 гаруй жилийн турш. Жишээлх юм бол одоо манай Монголд тэтгэвэр ямар байдалтай байна вэ гэдэг жирэг. Дунджаар 500 мянгаас 700 мянган төгрөг хооронд барьж байгаа юм. Тэтгэврийн хамгийн доод хэмжээ нь 350 мянган төгрөг. За эн чинь юу вэ гэдэг жирэг ерөөсөө $100 байхгүй юу?
$100. 700 мянган төгрөгийн тэтгэвэр авдах юмаа гэж бодоход энэ $200 орчим доллар байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол тэтгэвэр $100-аас $200 хооронд байна гэсэн үг. Тэгэхээр энүүгээр болтой жирэх хүн амьдрч чадахгүй. Саяын ярьсан $200 20 жил хуримтлуулах аргаар болвол сарын тэтгэвэр $1000 гэж гарч ирж байгаа шүү дээ. За энэ бол одоогийн манай Монгол улсад авч байгаа тэтгэврийн 5 дахин их хэмжээний мөнгө гэсэн үг. Тэгээ манай монголчууд маань настай хүмүүс маань ингээд $100-аас $200 орчмын тэтгэвэр аваад явахтай жирэг амьдралд нь хүрж ийн үгүй ерөөсөө огт хүрэхгүй гэж байгаа. 23 оны тоочоогоор аваад үчигдэл зөвхөн одоо хоол хүнсэндэлэгтэй жирэг сард хөмнөд 500 мянган төгрөг зарчуулах шаардлагатай гэж байгаа юм. Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс. Тэгэхээр эн чинь дөнгөд одоо хоол хүнсэндээ хүрнэ гэсэн үг. За энэ чинь дээр нуттай жирэг түлш, халаалт, чахалгаан гээд мөнгөд нэмэгдэж явж байгаа. За одоо болвол цахилгааны үн бас нэмэгдэх гэж байгаа. Тэгээ одоо гар утас гэдэг ч юм уу. Унааны жарлагддаг ч юм уу. Тэгээд одоо эн чинь бас одоо өмснөө жүнэ эдлэнэ хэрэглэнэ янз бүрийн жарлууд гарна шүү дээ. Тийм учраас ам байна шүү дээ. Ийм байдлаар болвол энэ 30 гаруй жил үргэлжилж байгаа шүү дээ. Цаашаа дахиад 30 жил үргэлжилнэ гэхэд бас ерөөс ямар ч гайхах юм байхгүй. Энэ амьдрал өөрчлөгдөнө сайхан болно гэд бид нар 30 гаруй жил явчихсан байгаа шүү дээ. 90-ад онд болтой жирэг тогтолцоо халагдаж гинаа л гэд. Мэдээж одоо амьдрал хөнд байна. Эний давт туулна гэдэл. 2000 он болохтой жиргэл энэ шилжилтийн үе юм аа л гэд. Ийм байхаас ор яах вэ гэдэл. Тэгээ одоо өнөөдөр 2020 он болчиход бас өөрчлөгдсөн юм байхгүй байгаа байхгүй юу? Тийм учраас цаашаа байна шүү дээ. Сайжрахад бас тодорхой хэмжээнд хугацаа шаардна. Тэгэхээр чинь яах вэ гэдэг жирэг зөвхөн улсад шимтгэл төлөөд нийгмийн даатгалд хамрагдаад тэндээс тэтгэвэр аваад амьдрахгүй байх нь байна шүү дээ. Тэгээд бас төр жасагд байж байгаа 60 нөхдүүд нь улстай жирэг баргал тэтгэвэр гэдгийг нь улстай жирэг төр жасгаас тэтгээд өгж гинэ гэсэн ийм ойлголттой. Тэр нэрэн ч угаасаа тэтгэвэр гээд. Тэр ерөөсөө угаасаа тэтгэвэр биш юм байгаа шүү дээ. Наадах чинь ажил хийсэн чалангаасаа улсад хурамтал бий болгоод тэрийг бучаагаад авч байгаа юм байгаа шүү дээ. Өөрийнхөө мөнгө авч байгаа юм. Тэр ямар ч одоо улсаас мөнгө гуйж байгаа юм биш. Улсаас тэтгэж байгаа юм биш. Тэгээд чарайчилж гуйж авах мөнгө нь улстай жирэг амьдрал нь хөрөв. Ийм байгаа. Тэгэхээр энэ ганцхан Монгол улсад биш. Энэ Америкт ч ялгаа байхгүй, Японд ч ялгаа байхгүй. Тэтгэврийн мөнгө болвол амьдрал төрж юм байна. Тэгэхээр яах вэ гэдэг жирэг энэ өнөөдрийн ярьсан энэ системийг энэ хөгжсөн улсууд нэвтрүүлсэн байх нь шүү дээ. Тийм учраас эннийх нь нийлүүрүүд төрж засахад ажиллаж явах үед нийгмийн даатгал төлөөд дараа нь улстай жирэг авдаг тэтгэврийн мөнгө байна. За энэ дээр нэмээд одоо энэ ярьж байгаа өнөөдрийн энд ярьж байгаа энэ IDCO гэж. За энэ ховийн тэтгэврийн систем юм байна. За энэ нь болвол Японд бас дөнгөж саяхан 2001 оноос нэвтэрсэн. 20 гаруй жилийн түүхтэй. Тэрнээс өмнө бас ийм систем байгаагүй байсан. Тийм учраас энэ систем нэвтэрснээр Япончууд улстай жирэг давхар 2 тэтгэвэр авч ийн гэсэн үг байхгүй юу? За энэ систем нь улстай жирэг хаанаас бий болсон бэ гэдэг жирэг Америкаас бий болсон юм байна. За Америкт болвол 401K гэж 401K гэж ажил олгогчоос дэмжигдэлтэй говийн тэтгэврийн төлөвлөгөө гэдэг. За ийм жил 1980 оноос бий болсон. Одоо болвол 40 гаруй жилийн түүхтэй болчихсон байна. Тийм учраас Америкчуудын тэтгэвэр нь ерөнхийдөө юм байна шүү дээ. 40 жил ажилласан хүн болвол $2340 авч байгаа юм сарын. За энэ $2340 гэдэг бол Монгол мөнгөөр бодож үзэх юм бол 8 сая орчим. Япон мөнгөөр бол 35 том. За Япончууд бас адилхан тэтгэврийн мөнгө их авж байгаа. Гисэн ч гэсэн Америкийн хэрэг байхгүй. За Японоор бол 23 том. За энэ нь бол Монгол мөнгөөр бодох юм бол бас 5 сая болж байгаа. Доллараар бол $1500. За ийм хэмжээний одоо дундаж тэтгэврийн мөнгө авж байгаа. Тэгэхээр энэ нь болтой жирэг энэ хэд хэдэн төрлийн гэн хамрагдаж байгаа тэр хөтөлбөрүүд, төлөвлөгөөнүүд эннийх нь нийлвэр гэж үжиж байгаа юм. Тийм учраас бид нарт юу дутуу байна хөхтэй жирэг ийм ховийн тэтгэврийн систем хэрэгтэй байна гэсэн үг. За хэрвээ ийм юм байх юм болвол манай настай ч бол ядуу дарчих биш. Сэтгэл хангалуун амьдрал. Энэ Монгол хүн гэдэг болвол манай улс үндэстний хамгийн том одоо их баялгын юм байгаа юм. Тийм учраас Монгол хүн хайрлах, хамгаалах, сэтгэл хангалуун амьдруулах. За энэ талд нь бодлого боловсруулад хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн одоо
төр засгийн хамгийн том одоо зорилго зорилт бол энэ чиглэх систем байгаа юм. Бид нар бол өргөн удам нутаг дэвсгэртэй Чингис хааны удам гэж одоо бардамж явж яадаг. Гэтэл ард иргэдүүд нь болтой жирэг ядуу дарчиг өвтөн жовлон нэрвэгдсэн утаанд дарагдсан. Ийм байх нь бол жохомж байхгүй. Тэгэхээр өнөөдөр төргөрний удирдах байгаа нөхдүүд болвол маш зоригтой алхмуудыг хийгээд энэ байдлуудыг богинохон хугацаанд өөрчлөх хэрэгтэй. Нэг Монгол хүний гэсэн эрүүл энг аж жаргалтай сайн сайхан амьдрал хэрэгтэй. За дараагийнх нь юу вэ гэхтэй жирэг гадаадд байгаа нөхдүүд болвол бас энэ талаар мэдээлэл муутай байж магадгүй. Тийм учраас өөр өөрийнхөө байгаа улс оронд маш яаралтай одоо энэ системд хамрах хэрэгтэй. Америкийн нэгдсэн улсад байгаа нь бол саяын ярсан одоо энэ 401 гээд хамрагдаж болно. За энэтэй ойролцоо бас 2 3 систем байж байгаа. За энэ бол төр засгийн оролцоотой тэтгэврийн системийн нэг хэсэг учраас найдвартай юм байна. Өөрийн чинь хувьцаанаас орж ирж байгаа нь ашигад ирсэн татвар онгодуулахгүй. Тэгээд төрөл бүрийн хамгаалалт хөнгөлтүүд байж байгаа. Ерөнхийдөө бол энэ ховийн тэтгэврийн данс гэж үжиж байгаа ч гэсэн одоо төр засгийн дэмжлэгтэйгээр орчиж байгаа. Тийм учраас ирсэн санааж авах юм байна. Дунд насантертэй гадаад улсад гараад амьдарчсан ч юм уу. Хэд хэдэн улс орон солиод явчихсан. Ингээд нийгмийн даатгалд хамрагдаж тэтгэвэр авах чавшаана алдчихсан. За ийм хүмүүс олон. За баргал дийлэх монголчууд юм байж байгаа юм. Тэгэхээр энэний одоо нөхөх арга нь юу вэ гэдэг жиргэл одоо өнөөдрийн ярьж байгаа энэ ховийн тэтгэврийн систем. За миний хувьд ч гэсэн одоо ялгаа байхгүй. 30 гараад одоо Японд ирсэн. Тэгээд янз бүрийн ажил эрхэлж явсаар байгаад нийгмийн даатгал их орой хамрагдсан. Тийм учраас тэтгэвэр нэг их авахгүй байхаа гэсэн ийм сэтгэлийн дарамттай олон жил явсан. Тэгээ энэ бол 45 наснаас за энэ ID код хамрагдсан учраас одоо бол ямар ч санааж явах юм байхгүй. Яг одоо өнөөдрийн тоочолсон шиг 20 жил одоо энэ мөнгөийг төлнө. Тэгээд хангалттай тэтгэврийн мөнгө авна. За энэ бол бас одоо гадаадд байгаа монголчуудын дотооддоо байгаа монголчуудаас ялгаатай давуу тал юм байна. Гадаад улсад чагаагчилж амьдарч байгаа, байнга оршин суугч болчихсон, эсвэл тухайн улсынхын иргэн болчихсон монголчууд бол одоо яаралтай одоо энэ ховийн тэтгэврийн энэ системд хамрах хэрэгтэй. Тэгхийн бол одоо ерөөсөө ямар ч санааж явах юм байхгүй. Хамгийн наадчих нь $100 тэгээ $200 боломжоор ингээд төлөөд явах юм бол тэтгэврийн насандаа хүрснээр дараа ямар ч мөнгөний хачигдлага сайхан амьдрах юм байна. За тэгвэл Солонгосод бол Японы энэ системтэй одоо айв адилхан Defend Contribution Plan гэж DC гэж байж байгаа. За энэнтэйгэн ойролцоо бас Defend Benefit Plan DB гэж байж байгаа. За энэ дэлгэцэн дээр болтой жирэг Солонгосоор юу гэж хэлдэг, ямар нэртэй гэдгийг оруулсан байж байгаа. За эднэр бол бүгд одоо энэ Япон, Солонгос бол Америкийн 401K-ийг дуур яаж байгаа юм. Тэрний системээр явж байгаа. Тэгэхээр бусад Европын улс орнууд ялгаа байхгүй энэтэй төстэй системүүд байж байгаа. Хэрвээ та бүгд сонирхох юм бол би эндээс хайгаад хэлж өгч болно. Заавал сэтгэлдээр бичээрэй. Ямар улс оронд амьдарч байна. Тэр улс орныхын нэрийг бичгтэл би эндээс хайгаад тухайн улс оронд ямар систем байдаг гэдгийг мэдэх болцоотой. Монголдо байгаа хүмүүс хэрвээ ийм тэтгэврийн дансанд хамрагдаж чадахгүй болвол яах вэ? Гадаадд байж байгаа ах トゥ садан ойр дотныхоо хүмүүсийн нэрэн дээр хийж болно. Өөрөөр хэлэх юм бол гадаадд өөрийн чинь ах トゥ нар байгаад тэд нар энэ дансыг нийлэгчсэн болвол тэд нарын данс руу сар болгон $100 шилжүүлж болно гэсэн. Нэр нь болохтой жирэг тэр гадаадд байгаа ах トゥ нарын чинь. Жишээлбэл гадаадд байгаа өөрийн чинь ах トゥ нар сард $100 хуримтлал үүсгэж явж байгаа юм бол Монголд байгаа ах トゥ нар нь $100 шилжүүлж өгөөд сард $200 хуримтлал үүсгэж явна гэсэн. Тэгээд 60 нас хүрээд тэтгэврээ авах үед тэр ашигынх нь талыг хүртэнэ гэсэн. За ийм боломжс байгаа юм. За энэ бол мэдээж цусан төрлөлийн ойр дотны хүмүүс бол ийм болчоо байж байгаа юм. Тэгэхээр яах нь одоо гадаадд байгаа монголчууд Улаанбаатарт байгаа монголчууд руугаа мөнгө говьулдаг байсан бол одоо Улаанбаатарт байгаа монголчууд гадаадд байгаа төрөл содн руугаа мөнгө илгээх ийм одоо урваа харьцаанд орох юм байна л да. За ийм бас боломж бол байна. Хамгийн сайн манай монголчууд ч гэсэн энэ систем эртнэг өдөр одоо нэвтрүүлж бий болгох шаардлагатай. За өнөөдрийн ярсныг товч хураангуйлж ярий. За бид нар бол энэ ярианы дээд талын яриан дээр
NISA гэж Nippon Individual Savings Account гэж хурамтлалын татварын хөнгөлөлтөд данс гэдэг. За энийг ярьсан. Тэгвэл өнөөдөр болвол бас өөр нэг төрлийн татварын хөнгөлөлтөд хувийн тэтгэврийн данс гэж Individual Defined Contribution гэдэг системийн талаар ярьлаа. За энэ нь болвол төр засгийн бас бодлогын нэг хэсэг. Татвараас чөлөөлнө. Тэгээд 60 хүрэхгүй бол буулгаж авч болохгүй. Ийм давуу талтай. Ямар их мөнгөний хачигдалд орсон ч гэсэн буулгаж авч чадахгүй. Тэгэхээр энэ бол амьдралын том баталгаа юм л да. Дээр удааны яран дээр бас хэлсэн байж байгаа. Хувьчаа худалдаж аваад нас барсан эсвэл мартаж орхисон хүмүүс болвол хамгийн их ашиг олсон байсан гэж. Тийм учраас хүчээр 60 нас хүртэл олон жилийн хугацаатай хувьчаа худалдаад авчих юм болвол заавал одоо хурамтлал үүсэх. За энэ үйлдэлийг хөтөж ирэг төр засгийн оролцоотойгоор өөрт чинь хүчээр хийж өгч ийн гэсэн үг. Хувьчааны үн унссан ч өссөн гэсэн тэрийг зардах ч юм уу их хэмжээгээр худалдаж авах болж байгаа байхгүй. Тогтмол сар болгон хурамтлалыгээд худалдаж аваад олон жилийн турш явах чирасан. За ерөнхийдөө болохтой жирэг өгөөчтэй ашигтай гарна гэсэн. За ийм бодлого, ийм систем юм байгаа юм. За дийлэнх улс оронд дийлэнх хүмүүс болвол тэтгэврийн насанд гарсныхан дараа яаж амьдрах вэ гэдэг дээр санааж авч байгаа. За энэ асуудлыг шийдэх хамгийн сайн арга нь болвол энэ татварын хөнгөлөлттэй хувийн тэтгэврийн данс гэдэг зүйл. За энэ болвол дээр удаагийн ярьж өнгөрсөн NISA-тай байдлах. Гэхдээ мултай жирэг энэ болвол төр засгийн оролцоотой байгаа учраас хотын чаргаан дээр очих хэрэгтэй. Тэндээс жоохон багуулж байгаа. Нийгмийн даатгалын хэсэг дээр очиод өргөдөл гаргаад тэгээ янз бүрийн бичиг баримтуудыг бүрдүүлээд тэгээд данс нээлгээд 1-2 сарын хугацаа хэрэгжилж яагаад за энэ хэрэгжиж эхэлнэ. Ингээд дансаа нээснийхэн дараа болтой жирэг хувьчаа хөдөлж. За тэр хувьчаа нь болвол дээр удаагаа ярьж өнгөрсөнтэй адилхан Америкийн нэгдсэн улсын 500 шилдэг компани багчаа авч болно. Эсвэл дэлхийн багчаа авч болно. Эсвэл ялгаа байхгүй өөр бусад багчуудыг Японы нэгдсэн сангийн авч болно. Гэх мэтээр сонголт хийж болно. За анхаарал авсан та бүхэнд маш их баярлалаа. Ингээ хүн болгоныг $200 зарцуулаад $100,000 болоод насан туршдаа элвэг дэлвэг сэтгэл ханхлуун аз жаргалтай амьдрах гэдэгт итгэж байна.